Хей, ёрэ минь. За, Люфигийн 5 фактыг ярьцгаая. За, миний сонгосон эхний факт бол Люфигийн төрсөн өдөр. Энэ болохоор их сонирхолтой өдрийг сонгосон байлээ. Зохиолч нь ямар өдөр вэ гэвэл 5 сарын 5 байсан. Тэгээ энэ Японоор болохоор хүүхдийн баярын өдөр гэж бэлгшээдэг өдөр. Тэгээ зохиолч болохоор Люфиг хөгжилтэй, эрч хүчтэй хүүхчиг болохоор энэ өдрийг сонгож хийсэн байна. За, хоёр дахь фактор болохоор Люфигийн дэрсэн малгайг сонгосон Straw Hat. Тэгээ энэ болохоор маш ач холбогдолтой том чухал зүйл. Тэгээ яадаг вэ гэхээр анх Люфиг жоохон багт Шанкс бол өгчээсэн. Люфитэй эргээд уулзсан бэлэгдэл болгоод энэ дэрсэн малгайг Шанкс өгчээсэн. За, тэгэд Шанкс болохоор өөрөө Рожерс авч ирсэн юм байлээ. Тэр Рожер өмнөх хөлгийнх нь ахмад Рожерыг бол мэдгүй юм бол байхгүй байх. One Piece-ийн домог. За, 3 дахь фактор сонгосон зүйл бол Люфигийн өндөр нь болохоор 174 см. Яг нэг дундаж төвшний эрэгтүүний өндөр. Тэгээд зохиолч болохоор яг нэг хүн төрлөختөн дээр байсан бол барьцэл хүн байх байсан гэж ярьдаг тул яг ийм барьцэл хүний дундаж өндөр сонгосон юм шиг байлээ. За, тэгээд энэ драгонтой харьцуулсан зургийн энд байна. Monkey Dragon гэхээр Люфигийн аав нэгаа. За, дөрөв дэх фактор болохоор Люфигийн нүднийхэн доор байдаг яг нэг далаан дээр юм чин тий. Яг тэр анимынхаа дөрүүдийг яг чимдэг энэ сорионыхын талаар сонгосон. Тэгээ энэ нь болохоор Люфи баг байхад нь Шанксын гүрүүтэй таарад тэгээ Люфи болохоор би далаан дээр юм чин болмоор байна. Энэ гүрүүтэй намайг аавмаа гэл. Тэгэл өөрх ир зөрөхтэй ямар хуу ир хүн гэдгийг харуулахын тулд ингээд нүд үзсэн байт юм байлээ. За, сүүлийн фактор болохоор Люфигийн эсэлж чаддгүй фактыг сонгосон байна. Тэгээд Люфи болохоор хууг нь бол анх зохиолч ихтэй амар сайн сэлдгээр бол зохиосон байлээ. Тэгээ мэдээж дунд нь чөтгөрийн жимс идчихэж байгаа. Санаанддаг байдлаар нөгөө Шанксын өөр талан хөлгөөс холгаалаад өөрсдөө хэрэгшээлд ингээ хадгалсан байсан жимсийн Люфи болохоор амттан гэж дууддаг. За, тэгээд одоо энэ One Piece болохоор дөрвөн байдаг. Чөтгөрийн жимс идсэн хүмүүс болохоор далайд бол эрхчлөөтэй юм сэлж чадахгүй юм хориг байдалд орчдөг. Нэмээд нэг факт хэлэхэд Люфи болохоор ингээд дайн дулаанд яваад адлын удалтай үедээ шин дөрүүдтэй ч юм уу таарахаараа тэдэртээ бүгдэнд нь хоч өгөөд ингээ явдаг тийм шоож маягийн дүр. Гэхдээ багийнх нь бол ерөөсөө очилж дууддаг юм байлээ. Яг нэрээр нь хүндлээд гэх юм уу. За, дээрэс нь багийнх нь болохоор багтаа илсэн дараалалаар нь санддаг гэж байна. Жишээлбэл хамгийн дөрөнд Зоротой таарсан те. Тэгээ Аранами ингээд дараалалаар нь санд юм билээ. Тэгээ та багийнх нь яаж илсэн дараалахын үе зургууд нь явуулъя. Сонирхолтой биш магадгүй. За, тэгээд энэ үгээр бичлэгээ өндөрлөё. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.